За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Санхүүгийн тайлгналын олон улсын стандарт хичээлийн семинар 14-р семинар за санхүүгийн нэгдсэн тайлан гэсэн сэдвийн хүрээнд явагдана. За бид энэ удаагийн семинарын хичээл дээр бол энэ компаниудын нэгдлийн өдрөөрх нэгдсэн санхүүгийн тайлан хэлт хэрхэн бэлтгэдэг вэ гэдэг арга зүйтэй танилцсан. За сүүлийн жилүүдэд бол ерөнхийдөө үндэсний хэмжээний хувийн хвшлийн компаниуд өргөжөж хөгжин группээр зохион байгуулагдах үйл ажиллагаа явуулах нь бол элбэг болсон. За групп компани толгой болон түүний охин компаниудаас бүрддэг. Санхүүгийн тайлгналын олон улсын стандарт 10 стандартад зааснаар бол нэгдсэн санхүүгийн тайлан гэдэг бол толгой болон охин компаниудын хөрөнгө үр төлбөр эзний өмч орлого зардал мөнгөлгөөнг эдийн засгийн нэг мэтээр үзэж танилцуулсан группийн санхүүгийн тайланг бол нэгдсэн санхүүгийн тайлан гэж үздэг. За нэгдсэн санхүүгийн тайланг бэлтгэх нэгтгэл мод бүртгэлийн дараах шалгууруудыг бол санхүүгийн тайлгналын олон улсын стандарт 10-т заасан байдаг. За энэ талаар бол бид нэлээд гүнзгийрүүл авч үзсэн байгаа лекцийн хичээлийн өрөөнд. За эргэн санах юм бол толгой компани нэгдсэн санхүүгийн тайлан гаргахдаа ижил төрлийн ажилгүйгээ болон бусад ажилгүйгээнд бол ижил нэг нэгтгэл мод бүртгэлийн бодлого баримтлах ёстой. За нэгдсэн санхүүгийн тайлан хөрөнгө оруулагчтай санхүүжигчийн хяналтыг олж авсан өдрөөс эхлэн бэлтгэх бөгөөд хяналтаа алдах өдрөөр дуусгар болгох шаардлагатай. Нэгдсэн санхүүгийн тайлан гаргахдаа бол дараах удирдамжийг баримтлана. Нэгдүгээрт нь болохоор толгой болон охин компани санхүүгийн тайланг мөрөөр нь нэмэх замаар бол нэгтгэж гаргана. За охин компани тус бүр оруулсан хөрөнгө оруулалт бол охин компани эзний өмчтөг толгой компанийн эзэмшлийн хувь хэмжээг бол устгаж өгнө. Группийн аж ахуйн нэгжүүд хооронд гарсан ажилгүйгээтэй холбоотой ажилгүйгээнүүдийг бол мөнгө үлгээнээс хасаж тооцно. За группийн ямар нэгэн гишүүн ижил нөхцөл байдал гарсантай адил төстэй гүйлгээнд бол нэгдсэн санхүүгийн тайлан төвшөрөгдснөөс өөр бодлого ашигласан байх юм бол нэг бодлого руу шилжүүлж санхүүгийн тайланд бол тайланг бол нэгтгэнэ. За ингээд хяналтын ирэхгүй хувь оролцоог нэгдсэн санхүүгийн байдлын тайланд бол эзний өмчөөс хэсэгт толгой компани өмчөөс тусад нь тайлбарлана. За энэ дээрээс бол санхүүгийн тайлангийн мэдээлэл хэрэглэгчд бол тухайн компанид эзэмшигдээгүй хувь хэмжээ хэд байна вэ гэдгийг харах боломжтой байдаг. За нэгдсэн санхүүгийн тайланг бэлтгэх үед бол нэгтгэлээс үүссэн гүйтгэлийг бол санхүүгийн тайлгналын олон улсын стандарт 3-ын дагуу тооцож бол бүртгэнэ. За СТО-с 3 зааснаар бол компаниудын нэгтгэлийг бол худалдаа авалтын аргаар бүртгэхийг бол заасан байдаг. За ингээд жишээ авч үзье. Жишээ нь А болон Б компани жишээн дээр нэгдлийн өдрөөр нэгдсэн санхүүгийн тайлан хэрхэн бэлтгэх вэ гэдэг авч үзье. За 2017 оны 1 сарын 1-ний өдөр А компани 75 төгрөгийн зах зээлийн үнэтэй 160 мянган ширхэг энгийн хувьцааг гаргах замаар Б компани эргэлтэнд байгаа энгийн хувьцааны 90%-ийг худалдаж авсан. За бизнесийн нэгдэлтэй холбоотой дараах зардлуудыг төлсөн. Хуульчийн төлбөр 500 мянган төгрөг, шинэ хувьцаа гаргахтай холбоотой бол 500 мянган төгрөгийн зардал гарсан. За Б2 компани нэгтгэдэггүй байх үеийн санхүүгийн тайлан бол дараах байдалтай байсан. Хоёр компанийн захирлын зөвлөлүүдээс бол Б буюу нэгдэгч компани хөрөнгө үр төлбөрийг үнэлээд дараах байдлаар үнэлжүүл хүлээн зөвшөөрсөн. За гэдгийг бол энэ дээрээс харж байна. За компани бол нийт хөрөнгийн дунд 34 сая 300, Б компанийн 15 сая 700 ингээд бодит үн цэний үнэлгээг хийгээд үзэхэд бол энэ дээр бараа материалыг бол 100 мянган төгрөгөөр бууруулж за барилгыг бол энэ дээр ерөнхийдөө дансны үнээс нь энэ дансны үнийн буюу 5 сая төгрөгийг үнэтэй харьцуулаад ингээд 500 мянган төгрөг гарч байгаа шүү гэдгийг тодорхойлсон байна тий. За тэгээд тоног хөрөмжийг мөн адилхан 3 сая 200-аар ингээд үр төлбөрүүд бол дансны үнэтэйгээ тэнцүү байдлаар зохион байгуулагдаж ингэж үнэлэгдсэн байх нэ. За бодолтой аваад үзэх юм бол санхүүгийн тайлгналын олон улсын стандарт 3 цааснаар бол худалдаа авалтын аргыг хэрэглэнэ. За худалдаа авалтын аргын үед бол нэгдүгээрт нь ерөөсөө нэгтгэгчийн төлсөн төлбөрийг тодорхойлох ёстой. Нэгтгэгчийн төлсөн төлбөр бол бидний жишээн дээр бол хувьцаа гаргасан учраас хувьцааны зах зээлийн үнээр хэмжигдэнэ. За 160 мянган ширхэг хувьцааг 75 төгрөгөөр 12 сая төгрөгөөр нэгтгэгчийн төлсөн төлбөр. За хойшлогдсон татврын хөрөнгө энэ дээр үүснэ. Яг тэр энэ дээр орлогын албан татвар 10%-аар өсөж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хойшлогдсон татвар
татврын хөрөнгө дансуулын илүүдэл бодит үнцийн буюу одоо дансны үн болон бодит үнцийн дөрвөөр бол үүснэ. За хэрвээ илүүдэл бодит үнцийн буюу Б компани хөрөнгө үр төлбөрийн бодит үнцийн дансны зөрүү нь нэмэх тэмдэгтэй бол хойшлогдсон татврын үр үүснэ гэсэн үг байна. За ингээд нэгтгэгчийн тооцоолсон цэвэр хөрөнгийн өнөөгийн үнцнийг тооцоолоод үзэхэд 13 сая 190. За гүдвилийг бид нар хоёр аргаар тооцдог талаар бол санхүүгийн тайлгналын олон улсын стандарт 3-т заасан байдаг. За бидний энэ тодорхойлж байгаа бол цэвэр хөрөнгийн хувь оролцоонд суурилсан арга байдаг. За гүдвил 129 мянган төгрөг гарчээ. Ингээд А компанийн хувьд дараах байдлаар бол бүртгэлийг хийн. Б дараасан хөрөнгө оруулалт 12 сая, ингийн хувьцаа 50 төгрөгийн нэрлсэн үнэтэй учраас 8 сая, нэмэгдэгдсэн капитал 4 сая төгрөг гэдэг. За бизнесийн нэгдэлтэй холбоотой гарсан зардлын дүнгээр бол санхүүгийн тайлгналын олон улсын стандарт 3 заасны дагуу шууд зардлын дүнгээр бизнесийн нэгдлийн зардал харин үнэт заас хэвлүүлэгтэй холбоотой гарсан зардлыг бол нэмж төлөгдсөн капитал дансанд бүртгээд мөнгө өрөнгийг бууруулж бичнэ. За дээрх ажил гүйцэтгэлэнүүдийн үр дүн А компани зарим дансны үлдэгдлийн дүндээ одоо нөлөөлдөг. За энэ нөлөөллийг нь бол аваад үзэхэд бол мөнгө өрөнгө сая 500 мянга, Б дороос хөрөнгө 12 сая, ингийн хувьцаа 23 сая болж өрчлөгдсөн, нэмэгдсэн капитал 6 сая 700-аар нэмэгдээд 500-аар буураад 10 сая 200 болсон. За хоригдлогдсон ашиг руу бид энэ бизнесийн нэгдлийн зардал 500 мянган төгрөгийг хааж өгөөд ингээд хоригдлогдсон ашиг 10 сая төгрөг болсон байх нь. За нэгтлэн мод бүртгэлээ олон улсын стандарт 27 заасны дагуу толгой болон охин компаниуд тусдаа бэлтгэсэн санхүүгийн тайлгнуудыг санхүүгийн тайлгналын олон улсын стандарт 10-ын дагуу нэгтгэхдээ мөрөөр нь нэмэх аргыг хэрэглэх талаар бол дөрвөн заасан. За үүний тулд бол одоо нэгтгэсэн санхүүгийн тайлбар зориулсан ажлын өснөлтийг авч үзнэ. За ингээд ажлын өснөлтөнд бол А компани АБ-гийн дансны үлдэгдлийг бол одоо дансны үнээр нь тусгана. За ингээд дараах устгах хүчлэлтийг бол бичиж өгнө. Өөрөөр хэлэх юм бол охин компани одоо эзний өмчийн дүнг устгаж өгнө. За үүн дээр нөгөөд бидний түрүүний тооцоолсон энэ илүүдэл бодит үнцний дүнгээр буюу зөрүү дүнгээр бол энд бичлэлтүүдийг хийж өгнө. Мөн хойшлогдсон татврын үр 90 мянган төгрөгөөр бичээд за ингээд бараа материал тоног хөрөмж буурж байгаа учраас кредит талдаа бичээд Б дараасан хөрөнгө оруулалт 12 сая төгрөгөөр бууруулна. Өөрөөр хэлэх юм бол энэ Б компанид 12 сая төгрөг оруулсныхаа үр дүнд одоо энэ бичлэлтийг хийж байна л гэсэн үг байна шүү дээ. За тэгээ охин компанийн цэвэр хөрөнгөд хяналтын бас оролцоог бол түрүүн бид тодорхойлсон. За тодорхойлохдоо 13 сая 190-ийн 10%-аар тооцоолж бүртгэсэн байгаа. За ингээд нэгтгэсэн санхүүгийн тайлан зориулсан ажлын өснөлтийг хийхдээ бол А компани данстуудыг бол за энэ нөгөө нэг өөрчлөгдсөн данстуудаа аваад тэгээд энэ үлдэгдэлтэй суурилж байгаа гэсэн үг шүү. Энэ үлдэгдэлтэй суурилж гаргаж байгаа гэсэн. Б-ийнх мөн адилхан дээрх одоо бодлогын өгүүлбэрт өгөгдсөн өгөгдөлтөд үндэслээд тодорхойлогдно. За ингээд устгах бичлэлтийг бол энэ бидний хийсэн устгах бичлэлт багнандаа тусгаж өгөөд ингээд санхүүгийн нэгтгэсэн тайлан гаргахдаа бол мөрөөр нь нэмэх аргаар бол нэгтгээд за ингээд бизнесийн нэгдлийн өдрөөр бол зөвхөн одоо санхүүгийн байдлын тайланг нэгтгэж харуулдаг ийм одоо байх нэ. Ингээд бизнесийн нэгдлийн өдрөөрх санхүүгийн нэгтгэсэн тайлан бол дараах байдалтай одоо энэ ажлын өснөлтөндөө үндэслэл бичиж байгаа гэсэн үг байна шүү дээ. За ингээд бизнесийн нэгдлийн өдрөөр санхүүгийн нэгтгэсэн энэ тайлангаа бэлтгэсний дараа бол компаниуд тусдаа санхүүгийн тайлангаа явуулаад тайлан тогтцооны эцэст мөн л дахиад нэгтгэсэн санхүүгийн тайланг бэлтгэх ёстой байгаа. За ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье.